Монгол Ардын намаас улсын хурлд анх удаа сонгогдсон 12 гишүүн бүлгийнхэнтэй хамтан нам дотор үүссэн хагаралт талцлын асуудлаа эцэслэн шийдвэрлэхийг уриаллаа. Шинээр сонгогдсон болон залуу гишүүд тэд намын эв нэгдлээс сэргээж хөгжлийг түргэтгэх ард түмний хэрэгцээнд нийцсэн бодлого, хууль тогтоомжийг яаралтай боловсруулах, хэрэгжүүлэхийн төлөөх нэг байр суурьд нэгдснээ мэдгдлээ. Бид бол ямар нэгэн хувь хүний болон улс төрийн үнцэг байхгүй, бид бол зарчим дээр хоёр талтай гарч явсан. Өнөөдрөөр эхлээд энэ талцлын хуваагдлыг бол байхгүй байх ёстой гэж бидний гишүүд үздсэн учраас та бүхэн хандж мэдэгдэл мөн одоо бүлгийн гишүүдэд уриалга гаргаж байна. Мөн намынхаа их хурд ирсэн төлөөлөгчдөд хандж хэлэхэд Монгол Ардын намын бүлэг бол ямар нэгэн хуваагдал талцал байхгүй энэ хүрээд өндөрлж байна. Намын гишүүд маань маргааш их хурлаа хийж шинэ намын дарга сонгож цаашдаа бид нар ард түмэндээ амсан мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Бид хэд ажиллаа хиймээр байна. Улс орныхаа хөгжил дэвшлийг үнэхээр хамтарч зохицуулмаар байна. Итгэлийг хүлээж маш сайн ажиллана гэдгийг амлая. Ард түмнийхээ аж амьдрал шаардлагатай одоо бас энэ хууль тогтоомжийг яаралтай одоо бас хэрэгжүүлж, боловсруулж хамтын одоо хүчээр энэ улс орныхоо хөгжилд бол анхаарах ёстой юм байна. Тийм учраас энэ талцал бол одоо байж болохгүй гэдгийг бол нэгдүгээр талаар бид нэр эсэргүүцэж байгаа. Монгол Ардын нам яг энэ саналын, зарчмын, үзэл бодлын зөрүүтэй байсан энэ цаг хугацаан дээр бид хөгжлийг илүү их анхаарах асуудлуудаа мөн одоо цаашд юу хийж хэрэгжүүлж, эв нэгдлээ хангаж, улс орны эдийн засгийн төлөө хамтдаа гар бие нийлж хүсэн зүтгэх ёстой юм бэ гэдэг энэ үнэт зүйл дээр нэгдэж чадлаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна.